Ивэнтгэгч Хүнс сервис. Хамтран ажиллагч Хамбогд Кашмир. Хамтран ажиллагч Swarovski брендийн албан ёсны төлөөлөгч Наран их дэлгүүр. Хамтран ажиллагч Ноён пицца. Хамтран ажиллагч Эги Cosmetics. Шулуун шудраг Лаура. Сэргэлэн цаваа Ари. Инхри ялдам Нанда. Гинэн цайлган Хулан. Төлөв төвшин Сүги. Нэцэж цоцшгүй Сарна. Ээлдэг зөөлөн Баясаа. Эрхэмсэг Туйхан Тоози. Fashion to Nomadic. Одоо угаасаа ингээд модельүүд гэдэг бол одоо тэр бүтэнч шатсан дрэстэй зураг авах чаддаг бүгдийг чаддаг гэдгийг харуулахад бол урагшаа. Гоё яана. Би бас энэ үйл айгуу гоё. Найз охтуудтай гоё нэг амралтанд ингээд тэ нэг юм хит хоног гоё. Дайхтай юм шиг. Ярцчгүй гоё. Адаахаас айж. За мэдгөөд очоод яаж бид юм дөө юу гэвэл үсэг газарт наа байна. Яг гэрээ одоо байнгын гэр хийдэг ажлаас холдоод тэ. Сэрэл тавч байгаа юм шиг тийм санагдчих. Явах юм шиг. Аха, яг би багтаа цуслан явж байгаа санагдчихсан тийм. Харин тийм. Надад аяар гоё л. Би энэ жил харин яг гоё үйл амралтаар явуулж санджихгүй хэцүү. Үдээ яв ингээд тэгээд ерөөс амжчихсан. Яг нөгөө энэ шоуны урилга аваад зүрхэд уцаар ярьсан шүү дээ. Би за яшиг одоо шинэ юм хэлсэн байгаа. Тэгээд хүүхэд зүүн мөн угаасаа хутлаа амжихгүй гэх. Тэгсч яар манай үгүй чи яа яаж хийж авах гэдэг нь хатаа зохицуулж шүү дээ. Хамгийн гол хийсэг тийм бид эд чинь ингээд бүгдээрээ хар багасаа нэг юм мэддэг те гоё ингээд найзуудаараа явж байгаа болохоор надад бол Тийм. таатай байна. Зугаалгаар аяллаа юм нэг өдөө юм гэр яг айлт юм мал залтаа байж үзэг шүү. Зураг мургаар бол хаа явдаг тийм. Хамаг садантай байж ижил явдаг юм шүү. Үгүй бол Ямар садан байгаа. байхгүй Ямар нэгч тэр байдаг шүү дээ bis очиж үзээ. би хоргонд анх удаага л нөгөө нэг юу лээ эсвэл аруулаач ихтэй үед чинь бас өдөө явж ирсэн шүү дээ. Одоо цагийнхаа мөнгөөр л гадаг шаа. Яаж өрхөө гэж бодоод Хэдүүлээ нэгэн гаргачаад хуваачлаа. Тэр нэг тийш явчих та тийм. 8 амжиг хөштөө. Би өстэй ерөөсөө мөнгө төрүүлэх юм бол тийм гэж боддог. Зайста даарахгүй хүн шиг айгуу би Одоо нөгөө ямар ч нөгөө аялах боломж гарахгүй байгаа болохоор нөхөр 3 хүүхдээ аваад эрүүл агаарт нэг эрүүл хүнс эрүүл агаар юмсуулаад эрүүл хүнс идүүлээд ирэх юмсгэл гэж бодож байна. Харин реалити шоунд орох байсан төлөвлөгөө л шүү дээ. Реалити шоунд бол орж үзээгүй. ер нь бол гэхдээ сонирхолтой санагдаж байна одоо. Яг хоо цаг хугацааны хувьд бол нэлээд хүүтэн тарж шиг байна те. хамгийн хүүхдэр явж таалаа те. Харин тийм ээ. Яана би даарна л гэж боддог амар. Ер нь бол хэдүүлээ чи одоо амар хүүтэн цастаа шууртан мартаа тэгэл зурганд оруулах гэж байна тест. Зураг авалтыг бол дэвчин шүү.
цалингаа авах төлөөчгүй. Ялчгүй зурагтай гэх 2 сард ийм нэг хагас хэсэг нь нөгөө юм ингээ шүрээр чимгэлцэх хувцас байгаа штэ. Тэгээд ингээ зүгт левчиг юпгтэй. Тэгэл хөдөө өмнө говьт чи бид нар чи зурганд ордос цасан дээр зогсож байгаа. Тэгэл ингээ спиртээр архиад ярьчиж байгаа л. Тэгээд нөгөө чадахгүй юм чинь арчаад зогсож байгаа. Халуурдаг тий. Тэгээд нэрээ хийсэн архиар тэр чигээр арччихдаг. Маргааш Тэгэхээр зүгээр маргааш дахиад зурганд гарч байгаа ч орой дахиад. чи тэгвэл зөв зүгээр болтой. Дандаа ингээд арчиж үзэх юм шиг. Аяг таардаг гэсэн. Би ч юу үйлэлдэг. Нэрэг юм чинь ер нь очиод ер нь дандаа ингээд арчиж яваад. Арчих юм байгаа мó. Бай бай. Бас бид нар чи ингээд нэг амар Монголд ингээд өсөд яатсан шигсэн ингээд нэг ёс соншлоо нэг зарим нь ингээд нэг сайн мэддэг шүү дээ. Тэг би бас зөндөө гоё ёс соншлоо сурах байх гэж бодож байна. Юу нь бол тэг хүүхдүүд зааж амар чика юм болно. Ёс соншлоо мэддэг Би тэгээд 2025 онд нэг тийм шоунд орж байх та гэдэг дараа. Ямар ч тач их л гүйтэн байгаа байх гэж бодож байна. Ямар ч тач их л гүйтэн байгаа байх гэж бодож байна. Тэгээд бидний хувьд бол одоо очиод яг ямар тэмцээн юу их ер нь бол ямар ч мэдээлэл байхгүй учраас яг таг харах уу явж байгаа. Тэгээд бацаа хойнол одоо болох бах та. Хамгийн чухал сорилт нь энэ цас хүүтэн лээ. Тэгээс биш ямар ч даалгавраг бол тэгэл те гүйцэтгэнгээл үзнээс дээ шүү дээ. Үснэ. Давраа өөр би чадна л гэж тий. Өснө жиг би чадна байх юм тий. Гол өсөлийн хавчтаа Тэгэхээр бид нар ангаац зогсоор гоо. Одоо бүгдээр лавртал хамт ормоор байгаа юм шиг. Тэр чинь тэгээс сэртэй. Би тууцтай ормоор байгаа. тэгээд найзтайгаа авах юм бол хоёулаа бас хазартаа нааш тий. Яг адилхан хоёр юм. Ингээд Fashion to Namatic шоуны оролцогчид маань их хотын завгүй амьдрал, загварын тайзнасаа төрх олдон нүүдэлчин Монгол ахуйг зорилоо. Жавар тарчгансан хүйтэн өдрөө таарсныг ч хэлэхүү орчиндоо хэрхэн дасан зохицох, гарамгай чаддаг нууц авьяасуудаа үзэсгэлэнт бүсгүүчүүд маань дугаар бүрийн сонирхолтой даалгавар сорилтуудаар харуулах болно. За октодоо сайн явж ирсэн үү? Та нарыгаа дахин харах ямар байна. Яа, даарчлаа штэ. Дахгүй. Ямар салжирсан. Чимэр онгоцонд явлаа. За нохоо хазахгүй. Нохоо хазахгүй хөөрхөн ийлэх хэрэгтэй. Ялах хэрэг чи бүүстэй. Хүүч октодоо за сайн явж ирсэн үү? Яа. Сайн сууж ирсэн үү? За. Танаа тэсээ яадаг үлээл шүү дээ. Ядруу замдаа. Гүү гайгүй. Тэ сайхан дуртай яв. За. Их хөрхидөө. Оо яа, ичээ браа ирэхээ. За манай охтод за нэг одоо 2 гэр бэлдсэн байгаа. Яаж гэрээ хуваарлтыг вэ гэхээр алга тэнгэртжээ. За бөөгнөрөө савлаад гэдэг шиг. За манайхан салаад бөөгнөрөө нөгөө юу холж байгаа юм шиг, даалуу холж байгаа юм шиг холж чаад. За алга тэнгэрдээ. Тэгээд дээшээ харсан нь тэр гэлөө доош харсан нэшиг авч. Тэгөө. 2 3 За 1 2 за 3 за дөрүүлээд юм биш. За бүгдээрээ эхлээд энэ гэлөө орчихоо. Айл. За ийшээ эхлээд орчихъя тэгөө. Тэгээд за манайх эхлээд орчих. Хөөх штэ. Гэр хуваарлалт ч тэдэнд таалагдсан бололтой шүү. Бүрий тасархаас өмнө гэр гертэ төвхнөж амжсан модельүүд маань маргаашийн эхний даалгавраа ирч хүчтэйхэн шиг эхлүүлэхээр эртхэн амарцгаалаа. Монголын өвөл малчны хот айлаас эхэлдэгэ гэж шинэ өглөөч айлчлан нэрлээ. Шаргал наран мандахтай зэрэгцэн гэрээ яндангаас нь аргалын утаа бориглаад ихэснийг бодоход модельүүд маань ч эртлэн боссон бололтой шүү. Эрт босч байж л хоёр нарны хооронд ажлаа амжуулна шүү дээ октоо.
Эхний даалгавраас өмнө мэдээж өглөөний арьс арчилгаа, мейкап гялсхан амжуулаад авсан дээр шүү охид минь. Мачны хотонд цэвэр агаарт сэрсэн нь манай охидод ч их таалагдсан гин шүү. Сайн мэцхан хэрхэн өдөөд үзэгчтэй. Fashion to Nomad reality show маань одоо өнөөдөр Эрдэнэ сумаас за Бургастай гэдэг газараас эхэлж байгаа. Их сайхан дулаахан нартай өдөр байна. Тэгээд Бачхарал гэдэг айлын маань одоо өвлжөө маш гоё дулаахан нөмөртэй газар байд юм байна. Тэгээд өнөөдөр одоо модельуд маань бэлэн болсон байгаа. Өчтөр 2 гэртээ хуваагдаад одоо алга тэнгэрдээ хин хаана орохоо шийдсэн байгаа. За тэгээд өнөөдөр нэвтрүүлгийн зүгээс өгсөн даалгавар маань магадгүй зарим одоо модельуд маань маш хүнд байж магадгүй, заримд нь амархан байж магадгүй. Тийм учраас бүгдээрээ явж даалгавраа танилцуулъя. Мөн одоо модельуд маань хэрхэн ширүүн өрсөлдөхийг бас тооцохгүй харцгаая. Ивент итгэгч хүн сервис. За өнөөдрийн маань даалгавар үнэ сайхан байгаа. Модельуд маань бүгдээрээ бэлэн болсон. За өнөөдрийн даалгаврын дүрмтэй би та бүхэн танилцуулъя. За юу байгаа вэ гэхээр үнэгээ бүгдээрээ саар. Хин хэр хэмжээтэйгээр сааснараа өнөөдрийн ялагчийг тодруулна. Хамгийн бага саасан 4 модель өнөөдөр шийтгэлтэй. Шийтгэгдэж байгаа 4 модель маань өхөрт хэрэгтэй мөсөнд явнаа. Өөртөө уух усыг бэлтэн гэсэн үг. Тэгэхээр манай модельуд энэ удаагийн даалгаврыг амжилттай биелүүлээд өөртөө чадхаар хийгээрэй. За тэгээд айлын гэрийн эзэгтэй маань та бүхэнд маань зөвлөд өгөх учраас яаж сагтлаар эхлээд зөвлөгөө авна. За ингээд даалгаварт орцгоё. Амжилт хүсье октодоо. Тэг бараан талд нь суугаал тэгэл эхлээд урд төхнөөс нь ахуулаад ингээл Урд шавтарч. төхнөөс нь дөрүүлэн саах юм байна тий. Эхлээд 2-2-оор нь уртаа 2-оос нь ахуулаад. Тэгээ хойлоо. Техник нь ямар байх вэ? Тэг ингээ шавтраал. Зүгээр шууд доошоо ингээл Ингээл татах хэрэгтэй татах юм байна тий. Одоо яахаар нь явуул болох юм уу? Болно. Артлаар нь яваал тэгэл. Ирсэн байна уу? Угсаа өөр тагсан шүү дээ. Миний нөөмик. За тэгэл суугаал. Ингээ суугаал ингээ шавтарч. Бүхэн хэлж байгаа юм. Нуурлаад байна. Одоо нөө өдөрний хөр чинь орой хөхөлчлэр өглөө ингээд явчихсан. Програмчтай гişүүлэхгүй л айтай хал. Тэр хүрээ сагаад үзтээ. Яана, оролцогч Сарнаад маань арай л ааштай үнэ таарчуу да. Нэг л ивэ олохгүй байх чинь өвөл үнээс агч амаргүй л дээ. Мэдээж аргагүй з. Гэхдээ хурдлахгүй бол минут явсаар л байгаа шүү Сарнаа минь. Соосонд. Тэг шавтраад үзтээ. Гой төсөн байсан. Саяч. Ган. Цааш шуутар. Зөв одоо гарсан шүү дээ. Шуутархаар чигээ олдог байхгүй юу? Окей юу? Одоо олж байгаас зөв. Гарч шүү дээ. Жохон намаагүй шүү дээ. Зөв. За цаг болсон. Болчлаа. За хатар. За одоо гэрaalч шууд нүдэндээ нэ. 100 грамм. Яг 100. Тэгээд сая гараа дулаацал гараа грамда хий наач. Нотон гадаа. Тинээд. Ой. За. Өөзөө. Ингэ шар. Ингэж. Тэ наа. Гараа сайн ажиллавал миний нэ сайн ингэж шутлаа дээ. Гараа нарахгүй наач хоорондоо барьсан. Бүр сайн шутлаа.
Гараа дөрдөг байхгүй татар. Цөөндөө гараа дүр. За босоо цаг болсон. За цаг болцсон гинэ. Загсараа. Алаа арай. За хий. Оо, nice. Оо зөө. Зөө. Хөөс идэгнэ. За яа нэг грамм суу. За харъя. За 320 грамм суу авсан юм шиг. Оо, сайн байна. Навич насаа саалгадаг байгаа. Шинаача харин сая бүр энд давхаад ирсэн бохгүй. Аа зөв. Үтчих. Жаад ингэж гэнэ за. Гарч ийн. Аа сайн. Одоо хурдан. Сайн шүтэр нэг айхгүй. Оо тэр тийм байлээ. за тэг. Бис хавчуу тийш нь мөрөө сарай сайхан сааж юм аа. Намаа гараа. За туузи минь мөрөө сөрөө саахан ч яамаа байна. Цаан чин өрсөлдөгчд чин дуу шууж гаргахгүй сааж дуслыг ч үлдээхгүй грамлуулж байгаа сурагтай шүү. Хичээгээрээ дээ. Уучлаарай. Өрөвдөд хамаагүй хамт ингэж мэдхгүй татаад байгаа болохоор Эсвэл рүүгээ гар хураа өвдөж байна. хөөе бярон юм нэг хүн гэдэг юм уу шархалч тэрийг мэдхгүй. Сүүн дуусна гэж байхгүй те. Одоо гарахгүй байх юм. Яна сүүл рүүгээ гарах боллоо. Яна. Авсангүй баг чадсангүй гэдэг шиг. Ийм л юм. Тэр нь айгүй баг сүртэй юм байна. Миний хэдэн грамм байгуул? Сайхан. Сайн шавхаарэ. Дуслыг ч үлдээхгүй. 140 грамм. Тань айгүй их байна. Үсийн зулгаагаад байгаа юм шиг санагдаад байгаа. Харин тий. Би нэг ийм бүр амар ухтайдаг болов гэж бодсон чи. Бишс нөгөө ингэж биш утгаар. Тэр бол лампын юм. За баярлалаа. Яач минь. За одоо сүүгийн грамм жиснэ. Хэлээ. Тэнийг орч. Гараа. Яхаа ингэж байгаас тий. Зүгээр хитэн гэраж саач энэ тий. Ганц 2 грамм гэсэн хайр юм. Хэдэн? 300 грамм. 300 грамм. Сайн саасан байна аа. Энэ чинь нэлээд ааштай үнэ гэж бодсон. Айгүй хөөрхөн. За соч. Эдэлцэн тий. Чи өстө гоё гарч штт. Чи нэг хоёраар. Нэгээр нь хурдан цаах юм бол хурдан. Чи сайхан үнэ нөө. За очлаа цааж. Яг уршлаа. Хажаа чаднаа. Чадлаа тий. Зүг. Салин. Тэрс 100 болно гэсэн. За сүүн дуусчих шиг байна дөө. За дуусцаа. Дуусахгүй л. Сүүн дугаасаа. За. Амар цаасан. 250 грамм. 250. Хамтран ашлагч хам богд кашмир. Өвлийн цагт 600 грамм сүү гардаг үнээг чадлаараа л сааж хамгийн их сүүг нандаа маань саалаа шүү дээ. Харин нөгөө дөрвөн оролцогчд маань одоо юу л болж байдаг юм бол доо. За. Бурхан минь. Хэцүү юм бэ нөө?
сүүлрүүгээ гарч ирчихсэн. Чи яаж аа? Саалт шууд гарч ийн үү? Үгүй. Манайх бол анхнаасаа бүр гарахгүй байж байгаа. Тэгсэн дараа нь сонсогдсон. Тэгэхээр энэ хилийг аягүй сайн хаах хэрэгтэй байна уу? Тэгэхгүй ингээд бүр гарахгүй би бүр янз янзаар гэж байгаа. Тэгэхээр угаасаа дөрөв мэмнийх нь 2 гараа 2 гарахгүй гэсэн шүү. Нэг ч бүр айлж нэг нь бүр ятгаад нэг мэм ингээд шалтарсан байна ингээд. Оо яана. Тэр нэгэнгүүд ингээд үргээдсэн. Тэгээ хараа өвдөдөө болт ингээд оцоогоод ингээд зсэн. Тий ингээд юу яагаад. Зүрх Би жоохон удах юм уу? Би алийг бурхан гооч. За тэгтээ яг хаа сонирхолтой л байна. Яадгийн гой үзээд гоё. Миний дээр ерөөсөө юу ч байхгүй шүү дээ. Хөхгүй шүү дээ. Одоо дараа гарч хөхүүлээ. Тэр чинийх чинь бэбийн тэр саана байна шүү дээ. Тэр одоо ходох Юмнуудаа байрлуулад мөөмө хараати гэдэг шиг. хөхөн хаана байна? Ой. Бэж чи. Ивэлцэн мэн сүүн гарч ийн. Ой! Яач юу? Ой! Яач юу? Миний энэ түмпүн бүр яачлаа. Миний дөлөө. Хэлбэр алдсан. Одоо сүүн жоохон багасаад эхэлсэн. Йоо. Хой сүги. Хочешь гэс. Миний өсөлдөө бүр гарахаа байлсан. Гэхдээ минийх бол бүр гарахгүй байна. Минийх ийм болцсон. 200 ах уу? Чиний 200 нөгөө нэг яагаад 200 байна. Яваатаарай. 300. Энэ угаасаа амар хамгийн сайн сүйтэй үнэгийг сонгоцсон байна л да. Сүүги тий. Ахилж уухсаар Ариманч даалгавраа амжилттай гүйцэтгэлээ шүү. 150 грамм чинь бас ч чамлахааргүй шүү. Харин Лаурад маань дэлнэн шархалсан үнэ таарад жаахан баг саачуда. Баясаа маань дуслыг ч үлдээхгүй гарамлуулж сүүгийн маань сүрхий сайн үнэгээ сааснаар энэ даалгавраа дуусглаа. Үнэ саасан сэтгэл гоё нөө. Тий ер нь бол анх удаа яг сааж үзчихээ. Өөрийгөө бол зөндөө сааж исэн. Эхний нэг хэдхэн секунд уучраа болохгүй байжгаад ер нь уучраа болоод ер нь мэрэгчлийн үнээс саалчин болъё л гэж бодож байна. Одоо хэлбэрээс хийсэн юм болгоноор мэрэгчтэй болъё л гэд. Тэгээ 300 г сүү саалаа. Одоогор бол өөрөөсөө бол хэдэн литр сүү бол гаргаж сааж исэн. Тэгээд мал саах ушаал өөр юм байна. Тэгээ бас өвдөгчгүй гэд хайрлалаа. Тэгээ манай нөгөө саасан бяроны маань нэг хөхөн ингээд нөгөө хоёр хөхөн хагаарцсан ингээд байсан болохоор ингээд тэрийг шудархаар ингээд өвдөөд ингээд оцоогоод байсан болохоор бас ингээд жоохон санаа зовоодлаа. Гэхдээ айгу гоё тогтлох суулаа л гэж бодож байна. Одоо ерөөсө хөдөө явах юм бол би сүү сая гэж ерөөсө яваад ах юм байна. Ер нь сонирхолтой юм байна. Манай үнэ сайн сүтээ амар хөөрхөн номхон үнэ байсан. Хотуудаа амжилт хүсье. Тий. Зөндөө их сүс хагаарай. Тэгээд саасан сүгээрээ өглөө цай чанж байгаа шүү. Энэ хэдээр маань салгасан үнэнүүд болохоор дандаа анхан тоглож байгаа гонжин үнэнүүд байгаа. Бүдүүн үнэнүүд нь болохоор ер нь эрт тулаа ирч хэрэгждэг. Тэгээд ер нь өнөөдрийн салгасан хүүхүүд дандаа анхны тоглосон гонжин үнэ жижигхэн хөхтэй байгаа. Тэгээ өвөл болохоор зунаасаа сүүн хавьгүй багасчдаг. Тэгээд дэжгөө саацгааж байна. Эвсэлтэй байна. Хамтран ажиллагч Swarovski брендийн албан ёсны төлөөлөгч Наран их дэлгүүр. Амар том орол. Ингээд модулууд маань үнэ сайх даалгавар маш амжилттай билээсэ. Одоо 2 дугаар даалгавар нь бас их сонирхолтой. Арга савраар аргалт өгөх. За энэ хугацаа бол 2 минутын хугацаа өгж байгаа. Хин их аргалт түүснэ нь өнөөдрийн ялагч болно. Хэмжээ хамаатай юм уу? Тэг хэмжээ намаагүй тоогоор ширхээр явна. Өөр асуух зүйл байна уу та? За тэгтээ. Нөө тэгвэл тооцохгүй.
Яаж? Хийх нь харуулна заяа. Тэгээд эхлэн гэсэн үг. За харж байгаараа манай охтууд. За. Тэгээд саварт баримжаагаараа ерөнхийдөө арга руу. очиж шидэн. За. Хойш. За. Алтан арга ингээд бариад амсгаад явж болохгүй юу? Яг дөрөв дээр ч байгаа. Хүн авч болох юм байна тий. Ингээд авсан хатууд болчихно. Оо, яста. Балааг нь авч. Энэ хоёр ч юм бол мэрэгчлээ юм би. Маш тоолох нь бас. Оо, чадчихна шүү дээ. Дотор нь Сайн биш тий. Арга савраар аргалт түүх нь үнээ саахаас дөнгөр ажил санагдсан бол болоо доо. их оновчтой хүүхнүүд юм аа. Өөрөө жоохон дар хартч олох. Сайн байна уу? Аргал үлдээгээрээ хөөе. Жоохон олон ширхэгтэйгээс нэг хүмүүс бөөнд нь авч агаад Ард байгаа хүмүүсээ бодоод жоохон даруухан бэмэрнэ. Анх удаа арга савраар аргалт түүж байгаа гэхэд нандаа туузын хоёр маань сурмаг хаан түүж байна да. Бүгд л арга савраар аргалт түүж үзээгүй болохоор сонирхон санагдаж бас болоогүй. Хэдий өрсөлдөгчд ч гэсэн нэгэндээ бас зөвлөөд бүр загнаад амжсан шүү. 1 2 3 4 За, нандаа 31. Эхлэе. Так. Сөөг юм хойлоо яар. Би жоо удаад байна. Удаад тэр цаатал чинь 3-4-оор нь хийгээд штэ. За окей. Томас нээж. Гэтэ айгаа над шиг хэс хугацаанд болсон штэ. Зөв. Гэлцэлж штэ гэлцэлж чинь. Хөөе. Зарим модельүүдийн маань бүр дотоод малчин занг нь сэрээсэнгийн шүү. 5 6 7 8 За 20. За 35. Надад нийлээд болсон байгаа юм шүү. Наад чи бүр арилгах. За 30 даа санаа. Энэ охгүй юм уу тэр нэг адд чи тэр юм. Араяа. Жохон 50 явцсан тэр эхлээд. Миний хурцаар ингэж сүүдрэл хөл ингэж нураад биш. Харин тийм чи удаад тань гордол гэж. Яана. Тэгсэн нэг гэж. Биш гинэ. Хасараа. Мама бас яч байгаа хадган дээр юм тогтоож байгаа. Ай нэм баа юу? Имэгтэй зан тавьсан. Яна гэж хэлсэн. Нэг хэдээс 10 хэд. Тийм. Би сүүг гайвсаа. Тийм. Тэр арич явуулчихгүй хаа. Сүү саасан сэтгэлийг минь бодож танд. Сэргэлэн цаваа аарын маань харин аргал түүхтэй маш эмхтээлгээр Нямбай гэгч нь эхлээд харин эцэст нь ядраа дуусууда.
Би яг давуулна гэдгийг мэдээд байна. Давуулан биелүүлнэ. Урагшаа юу? Арай бэлэг хорёс. Арай. Эмэгтэйчүүд нүүдэлчин соёл ахуйн салшгүй нэг хэсэг болох арга савраар аргал түүхээс гадна хүүхэд төрүүлэхдээ арга түшиж төрдөг байсан домтой. Эмэгтэй хүн арга савраар аргал түүх нь урдаа байгаа завлангоо арагш нь давуулж шиддэгэ гэж үздэг учраас эмэгтэй хүний жаргал завланг хуваалцдгаа гэлцдэг. Жижигнөө. Тэнцэлнэсаа. Өчи. Чи зүгээр ингээ хараа мөр донголоо шидэлтэй. Хараа. За. Үнэн одоо Чи одоо зүгээр зогсоё. Яадаг вүлээ? Нэг биш, хоёр биш, бүр 3 удаа давуулаад шидээд даан чи яав та хулан минь. даваад байна. Гарыг. За орсон. Одоо ийм хөрөм ихтэй за. Ой, харин юм гинэ. Таахгүй. Наач таахгүй шүү. Наад чинь таахгүй шүү. Одоо л яг сурлаа шүү. Дууссан гэсэн. Тийш аа. Яг давуул гэж мэдээд байсан. Давра хорсон. За хулаа 14. За боллоо. За ямар вэ? За энэ удаагийн дугаар яг ахуйтайгаа ойрхон дугаарууд байсан. За тэгээд өнөөдрийн маань шийтгэл хүлээх хүмүүс маань хамгийн бага сүү саасан хүмүүс маань өнөөдөр өхөр тэрэгтэй мөсөнд явна. За тийм учраас эхлээд хар тутуг задлана. Хинхэн өхөр тэрэгээр Явчаа. Явж үзээгүй юм чи явъя. Оо сарнаа гэнэ сарнаа хамгийн түрүүнд. За сарнаа. Давраа маань. За харцсан чивч юм. Ариун бэлэг маань байна. За баясгалан байна. Баясгалан. За ингээд чийтгэл ч юм уу? Бас биш ч юм уу бүү мөттэй. За ингээд зүр барьж да. жаргал юм шүү. Одоо хамгийн гоё юм танилцуулъя. Өнөөдрийн хоёр одоо даалгаврын маань хамгийн сайн биелүүлсэн хүн маань өнөөдрийн цорын гач ялагч болж байгаа. За энэ хүн маань хин бэ гэдгийг одоо харчих тий. Ойлгомжтой дөө. Мэдээж байгаа юу? Нантан чимэг. За өнөхөр мондог байсан. За. Баярлалаа. Яа нэвтрүүлгийн ивент итгэж за эгэ косметикийн бүтэн одоо комик бэлгэн авч байна. За одоо энэ тогтоог нь чихэн бахархалтай гардуулж өгөн заяа. Яа нандас өдөр амар лагсан шүү дээ. Нүүж сохогоор. За нэг үсчих та. Багшлуулаа. Нүүх нь хажууд нэг амжилттай гоонч болоо. За манайхан нөгөө яг хожигдсонгууд маань явах уу? За яа. Тэсгэж яа. Нар шахлаа гэх. Йоо. Манай хоёр хурдан ирээрээ. Хоёр. Явж хуцаа зуузаалаа. Хөөе энэ саяны нэг гоё гоо сахныхан тэр юг биднийг дууслаа гэд бидэрт өгөхгүй юм амар гордоод ах юм. Бүгдөө дууслаа за. Хамтран ажиллагч Эги Cosmetics. Нүүдэлчин монголчуудын аж амьдралын салшгүй нэг хэсэг нь мэдээж өхөр тэрэг. Монголчууд нас гүйцсэн том шар өхөр буюу амбан шараа сургаж хөллөөд отор нүүдлийн ая дагдаг байсан бол орчин цагт цөөрсөр хэрэглээ аажмаа алсарсаа. Тэ манай жуулч дайггүй явж гин үү? Дайггүй. Үгүй татах шаардлагагүй юм байна. Дайггүй. Одоо ийм юм. Цоо.
ийм гоё шийтгэл бас байд юм байна. Энэ юу юм? Урд нь уу? Оо сайхан мөсөн дээр нэрээ ич мөсөн ш. Оо сайхан мөсөн дээр ирчихлээ ш. За ямар вэ? Багоё. За ажиллаа ицгээе тийм ээ. Гү газар уу? Тэ явахгүй тий. За. Шууд мэдэрч ш сая хатаашаа авсан байсан байж. Харин гоё шийтгэл. Жаргал юм шүү. Жуулч чи. Үнгүү жууд үнгүү. За мөсөө. Наалт чинь чи. Чи түү дараа наадах чинь мэдгүй. чи наад чинь Лавра минь очоо цаачаа жууя. Наалт. наалт ш. Энэ ямар байх юм бэ? Нас суртаа гараш. Хүй. Юу вэ? Өхөр тэргээр мөсөнд явах нь шийтгэл биш, бараг сонирхолтой ажил болоод явчлаа шүү. Голын мөсийг долоох шахан байж мөсөнд яваад ирлээ штэ гэдэл гэрт үлдсэн хэд дээр очих юм байхаа гэж бодсон чинь юу вэ? Харин ч эсэргээрээ айрын маань бүр дэггүүтэд мөс долоогоо зогсож байдаг шүү. Манай хидэд ч ихээ таалагдаж байгаа бололтой даа. За. Наш одоо гулгаа авчих юм. Гайгүй. За явцгаая да. Болох. Болно. За яа. Бас хангалттай. Гоё л лагацлаа. Чи өгч юм уу? тэгээ. Эрт идүүгээс хэрэглэж ирсэн их байгалийн амьд эрдэс. Шавхурддаг бус төлждөг баялагийг Монгол хүн танд зориулан монголчууд үйлдвэрлэв. Амьд байгалийн давс. Эвентгэгч хүн сервис. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца брендийн Ноён дахиа шинэ амт, шинэ төрөл, шинэ савлгаатайгаар иргэн ирлээ. Цагаалагын утас 77 8888 1950. За, манай зүүн гэрийн хоёрч ажилтай сэтгэлтэй юм аа. Мөсөнд явсан хідээ хөгжиглөж байгааг нь ч мэдэхгүй. Зутарч яваа да хөөрхийгээд гараа гаргаж сүйтэй цай чанаж цойвын сэгсэрч байдаг шүү. Яаж нэгдэг аахгүй юу? Ер нь бол бас одоо ингээд сүүгээс хамарж байгаа шүү дээ тий. Сүүгээс хамрахтаа нөгөө 108 удаас хамардаг гэдэг шүү дээ. Би ингээд хамарж байхдаа би болохоор ерөнхийдөө ногоон дарихийн тамиг ерөнхийдөө уншдгийг дотроо тий. Ондарэ дөрөөс ажил хийсэн сайхан батамжтай байх байхгүй гэж ерөнхийдөө. За цааны хаан дээжиг байгаль хангаа ихлгээдээ өргөөд ургах нарандаа өргөөд сайхан байна уу? Монгол юм байна да. Загнах юм уу? За. Таяа. Ста сайхан.
Яаж ийн? Давгүй шүү. Зүгээрээ миний хүүхдүүд. Зүгээрээ ээжээ. Чихэн донслогоо гоё юм байна энэ чинь. Донслогоо гаргаач. Нөө. Донслогоо гаргаач би гэд болооч. Тэд. Ёо. Жаргалтай болчихлоо. Амдсан маа ихтэй. Би одоо бүр ерөөсөл айгу сүүлийн хэдэн жил ер нь хөдөө гарч ч юм уу ингээд агаар лагерт ч юм уу ингээд амьдрыг бодоод байгаа байхгүй юу? Ерөөсөө ажил амжихгүй. Гэтэ одоо бүр тэрийг ажил хэрэг олгоё гэж ерөөсөө очоод за хайраа хоёулаас амьдрий. Би хүмүүс хагалж чадхаар болчлоо. Эрт үеэс монголчууд эртлэн босон шараа барьж тэрэг хөллөөд хангинуур сүх бүсэндээ хавчуулан мөснөдөө явж хагалсан мөснүүдээс томын түүж шар тэрэгэн дээрээ тавьж зөөх зэргээр ундны усаа хангаж харин айлын ихнэрүүд цайгаа чанаж хоолоо хийдэг байсан уламжлалтай. Хамтран ажиллагч Ноён пицца. Яг гоё таарсан байна. За, тавгаачих уу. Одоо тавгалч юм нөгөө эдгээ хүлээхгүй мө? Хүлээх үү? Яг ороод ирэнгүүт нь. За, ороо. Оо, яасан гоё юм бэ? Ямар том ус вэ? Яа. За. Яг хоол болохоор орж ирлээ. Хоёрч бүрсэн морьтой байна. Морьтой шүү. Гоё. Гоё. Та хоёрт surprise. За, сууч. Хамгийн дор. За их ажил хийж ирлээ шүү. Үхэр тэрэгтэй явж байгаа. Ямар юм бэ нөхөр тэрээр явах? Бүр nice хөө. Чи хоёр халбаар яаж чаддаг биш. Дахиад нэг халбарнаас авах шүү. За өнгөө дуурч яах. Нөхөр тэрээр явна гэдэг чинь бүр амар сонирн биз дээ тийм. За. Ингээ. Дэжүүл харагдчихэв. Ямар болох нь одоо? Үзье да. За өрхийн тэргөө орж ирсэн. Өрхийн тэргүүн хий. Өрхийн тэргүүн хий. Өрхийн тэргүүн нөө эргэжтэйчүүд нь. Хин эргэтэй. Заараа ит хоёр. Тэгээ чи. Нөгөө тэгэл нөгөө юу яалаа штэ. Нөгөө шийтгэлээ миний шийтгэлээ мөс зүсийг хаглаад. Гоё яана. Тэгээд ирлээ дээ. За цай хаа. Гоё юм. Цай ч өстой гоё юм. Баярлалаа. Хон шааш дээ. Юм ханчноо. За чиний хань нандэ юм. Би одоо тэгэл лаарагийн хань олж чинь үү? Оо миний охин там охин. Миний там охин. Баярлалаа. За сайхан оллоо манайхаа. Гоё. Анхны ямар амт? Янттай. Оо ясах. Тасахаа. Гурс мөс юм гоё юм. Гурс мөс яг гоё тий. Яаж гурс гэсэн хоёроо. Яаж хийсэн гурлаа? Энэ нөө хүнс сервис гэдэг Рилэн гурлаа. дэрэн гур шиг юм байна. Хүнс сервис гурлаа. Дажгүй юм шүү дээ. Та гоё юм байна. Тэгээ нөө хөх царайны гур. Тараглахгүй. За амт нанли яана. Та хоёрт 8 он өгье. Өвлийн ахар өдрүүдэд мал хотлох цагтаа зэрэгсэн Fashion to Nomadic шоуны эхний дугаар энд хүрээд өндөрлөө. Агаар нь тунгалаг хөдөө нутагт малчин эзэгтэн өдөр тутмын ажлыг үдсгэлэнд бүсгүүчүүд минь анх удаа хийж үзсэн гэхэд гайхалтай сайн байлаа шүү. Хөдөө нутгийн нүүдэлчин аж амьдралд хинэн хэрхэн дасан зохицож шоуны төгсгөлд 20 саяын эзэн болох болоо гэдгийг дараагийн дугааруудаас хамтдаа үзцгээе. Дараагийн дугаар хүртэл баяртай. За өнөөдрийн даалгавар маш хэлбэрхэн даалгавар байгаа. За ямар даалгавар вэ гэхээр хайлмаг болон цагаан сарын бэлтгэл чирээ цэцлэх юм байна.
Тэгэхгүй бол юу яах гэдэг шүү дээ. Галбан ямар шин бод вэ тий? Дагвас мөстө. Энэ сарнагийн гурилстай арай. Оо ямар халуун юм бэ? Завгүй. За гурлаа ингээл бүр шал өөрөн ботцсон. Галандаа анхаарад за галаа зүйлрүүлээ гэл. Галандаа анхаарч байгаад нөгөө төлөвлөж авч юм чинь. Энэ угаасаа фейлдсэн юм чиний угаасаа ингэ. Миний бороо. Орой байх хэрэгтэй. Хайлмаг фейлдэг байсан бол хайлмагаа тавьчихгүй юу? Тий. За тэгвэл ингэчээ. Уаагаал тавьчих. Тэгэл талхи. Тэгвэл ингээд тавьчих. Чи эзнийгээ төгсөлж байгаа байхгүй. Эзнийгээ тавьчихна. утгаар тусчихвээ. Энэ чимхэлтчээс тань айтайхан юм шиг. Маа. Хэл туусан. Би чи бараг сарнаа чиний сарнаа. Гэхдээ өнөөдрийн маань маш сайн байсан. Чилдэг одоо тэргүүн байраг авсан хүн маань хэн байх бол? Fashion to Nomadic